Өнгөрсөн онд Эрдэнэт хот цахим шилжих эхний алхмаа хийж, иргэдийн төлөөлөгчдийн хуралдаанаар 21 аймгаас анхудаа цахим Эрдэнэт хөтөлбөрийг баталсан. Тэгвэл өнөөдөр цахим Эрдэнэт нэг хөтөлбөрийн мастер төлөвлөгөөг ботлууллаа. Хөтөлбөрийн гол зорилго нь мэдээллийн технологи, инженер, инновацийн шийдэлд үндэслэн хүний ажиллаж амьдрах, бизнес эрхлэх иргэдийнхээ таатай нөхцөлийг бүрдүүлэх, төрийн үйлчилгээг захимжуулах, байгаль орчинд ээлтэй ухаалаг хот болгоход чиглэж байна. За энэ мэдээллийг дамжуулах дэд бүтээц зохион байгуулах ажлууд мөн Эрдэнэ дотод иргэдэд нэн тулгамдсан хог хаягдал, эрчим хүч, цэвэр ус хангамж, бизнесийн хөгжил гэх мэт ийм асуудлууд дээр бас захимжуулах ажлуудыг багтаагаад ингээд төлөвлөгөө хэлбэрт ингээд орж байгаа. Тэгээ одоо Эрдэнэ дотор нийтдээ нэг 8000 гаруй гэрлийг 115 одоо жижиг цэгээс тийжээж ажиллаж байна. За эдгээрийг одоо хөдөлгөөнд захим ухаалаг системд холбоож тоноглоно. Тэгэхээр хаана ямар гэрэл доголдолтой ажиллаж байна, хаана ямар гэрэл ундарсан байна гэдэг бол бүгд статистикээр гарч ирээ шууд мэдээлэгдэн. Тэгэхээр хаана юу болохгүй байгааг хурдан шуурхай мэдснээр түүнийг аваар гэмтлэг устгах хугацаа мэдээ сайжирна. Хог хаягдлын хувьд бол одоо дахин боловсруулах бол мэдээж нэлээд одоо шин сэдв маш энэ тал дээр ажиллаж байна. Тэгэхээр дахин боловсруулах ангиллыг гаргасан, дахин боловсруулах бизнесүүдийг дэмжих энэ асуудал байна. За тэгэхээр компани болгон өөрийн ангиллаараа хогоо дахин боловсруулах. За түүнд нь хэрэг хог үүссэн газараас дахин боловсруулах цэгд нь аваачих логистикийн системийг одоо захимжуулж ухаалаг болгох ч юм уу. Иймэрхүү ажлууд нь ингээд тусаа явж байгаа. Аймгийн хувьд бол одоо 1.5 тэрбум төгрөг 2022-оос 23 онд тусгагдсан байгаа. Цаашдаа 2 орчим тэрбум төгрөг нэмж 23-оос 24 онд тусгаад 3.5 тэрбум төгрөгөөр нийтдээ 3 жилийн хугацаанд одоо тодорхой зорьсон ажлуудыг захимжуулна л гэж. Гэхдээ бүх юм ингээд захин болгоод алга уруулсан юм шиг болохгүй нь бол ойлгомжтой. Зохион байгуулах энэ ажлыг Хөтөлбөрийн хүрээнд төрийн бүхий л үйлчилгээг захимжуулах, мэдээлэл технологийн шинжилгэлт хийх, зам тээвэр дэд бүтцийн хувьд таатай хот байгуулах үндсэн 5 зорилттой ажиллаж байна. Орхон аймаг хүн амын нэвтршил, дэд бүтц, интернет хэрэглээ, зам тээврийн харилцаа гэсэн олон зүйлээр бусад аймагуудаас давуу талтай. Ингэснээр цахим хөтөлбөрийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм. Хөтөлбөр 2021-с 2024 он хүртэл хугацаанд үргэлжилнэ. Хэрв амжилттай хэрэгжиж үр дүн гарвал Эрдэнэт хотын хөгжлийн дараагийн шатанд хүргэх гол тулгуур болно гэж дүгнэжээ.